Сайн мэцгэнүү та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн Star дугаар үрж байна. За энэхүү Star дугаараараа болохоор зэрэг бит хоёр Donald Trump-ийн тухай ярихаар бэлдсэн байгаа. За Donald Trump нь яг өөрөө 1946 оны 6 сарын 14-ний 10:54 минутанд United States буюу Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод төрсэн хүн юм байна. Тэгээд хоёр ч удаа одоо баг тэг ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Тэгээд улс төрч тэр бомтон энэ хүний талаар ярих болно. За сонирхолтой өөрөө бас Америк нэгдсэн улсын унган хүн байна тий. Аха. Унган ирэн тэгэл 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон гэхээр яг ямар зан чанартай хүн байна гэдгийг бид хоёр сонирхохыг хүсээд даах удаа улс төрчөөр стар болно гэж байгаа юм тий. Тэгээд бас яг нөгөө нэг 46 гэхэр чи яг ингээд дайн дуусаал ерөөдөө төрсөн гэсэн үг шүү дээ тий. За том 3-ын тухай ярил. За Big Tree тухай ярих юм бол нар нь ихрийн ордтой хүн байна. За сар нь болохоор номын ордтой хүн байна. За мандалт нь болохоор арслангийн ордтой ийм хүн байна. Тэгэхээр амар сонирхолтой агаар гал гэд тийм ордтой хүн байна. За ерөнхий шин чанаруудын яг одоогоор ажиллаж байгаа одоо хоёулаа хэлье. Шууд ингээд нүдэн тусаж байгаа зүйл нь болохоор зэрэг яг мандалт нь 29-58-тай бүр Лео буюу арслан байгаа байхгүй юу? Тэгэхээр 29 гэдэг чинь яг өөрөө олон нийтэд хүрэхтэй яг од болохыг ер нь бол илэрхийлдэг. Тэгэнгүүтээ дахиад тэр нь яг арслан дээр байгаад байгаа. Арслан чи яг өөрөө бас ингээд од болох те феймийг бас ингэж илэрхийлдэг. Тэгэхээр бас ингээд 29-тэй тэгснэ дахиад арслан дээр байгаа нь ингээд амар нүдэнд ингээд шууд тусж гин. Тэгээ бас нэг зүйл нь яг 29-58-тай байгаа. Тэгээд ингээд жоохон л ингээд утсан болох ерөөхдөө энэ хүмүүс маань шууд охины ордны мандалттай болох байсан байна. Шууд хамгийн сүүлчийн одоо тухайн өдрийнхөө арслангийн ордны мандалттай хүн болж төрсэн байна. Амар сонирхолтой. За тэгээд эндээс ингээ харах юм бол яг мөнгөний байшин дээр нь болохоор зэрэг яг гаригуд байгаад байгаа. Тэгээд ерөөдөө Далайван болон Бахасэд гээд хоёр гариг байгаа. Тэнгүүдээ дахиад нэг астероид байгаа нь Хирон гээд астероид байгаа юм аа. Тэгэхээр энэ гурвын яг нөлөөгөөр ерөөдөө энэ хүн маань мөнгөний үнцнийг ерөөдөө маш сайн мэддэг болж байгаа. Тэгээд бас яг ингээ нэг их үрлэгэн биш гэж ер нь бол эндээс бол харагдаж байна. Тэгээд мөнгөний тал дээр бас нэлээх азтай. Тэгээд бас нэг гадаадаас ямар нэгэн тийм хөрөнгө оруулалтаар баяжих магадлал өндөртэй гэх ч юм уу те. Эсвэл яг мөнгөний их өсөр нь гадаадтай холбоотой байдаг ч юм уу те. Нэг тиймэрхүү гэж эндээс бол ерөөдөө харагдаж байна. Тэгээд мөнгөө бол маш их ингэж нарийн тооцоолж ер нь бол чаддаг тийм хүн байна гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө мөнгө болон өөрийнхөө үн цэнтэй холбоотой тийм жоохон шарахтай гэх юм уу. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу мөнгөнд илүү хинэмга ханд сурсан байх боломжтой харагдаж байна. За тэгээд өөр юм гэх юм бол энэ хүн маань сэтгэл санаагаа 50 байхын тулд гэр бүлтэйг амар их цаг өнгөрөхийг хүсдэг. Тийм хүн шиг харагдаж байна. Тэгтээ ерөнхийдөө дотоод сэтгэл хөдлөлийн хувьд мөн нь номын ордны та байна гэдэг чинь энэ хүн чинь нэлийн эрг хөгжилтэй тий тийм хүн болж эхэлж гэсэн үг шүү дээ. Байнга ингэж адал явдал одоо ямар нэгэн өөрийг нь өдөөх тиймэрдүү зүйлст анхаарал хандуулж идэг. Ерөөсөө зүгээр сууж чаддаггүй. Тийм харагдаж байна. Гэхдээ гэр бүлтэйгээ амар их цаг өнгөрөх дуртай. Гэр бүлтэй хамаг одоо сэтгэл өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гаргаж харуулдаг хүн байна гэсэн. Гэр бүлийн их хөвчлэн нэлээх зүйл юм. Одоо өөрийнхөө нөгөө нэг айгу хэлхийг хүсдэггүй нууцудаа ер нь бол гэр бүлтэй маш их хэлдэг. Тэгтээ гэр бүл гэхээс илүү бас яг гэр бүл чинь яг ингээд одоо тухайн хүний хувьд маш их ингээд харилж байгаа шүү дээ. Тэгтээ бас яг ингээд итгэж болох гэр бүлийн хүн итгэж болохгүй гэр бүлийн хүн гэж ерөөд энэ хүн ингэж боддог гэсэн. Тэгээд бас гэр бүлтэй холбоотой нэг жоохон скандал үүсэж бас магадгүй тий. Олон нийтийг хамарсан буруу шаалт ч юм уу тиймэрхүү зүйл ерөөдөө үүсэж бол магадгүй гэдгийг бас эндээс харж ин. Тэгээд бас нэг анзаарж байгаа зүйл нь энэ хүн маань яг ингээд хэсдэлтэй үеэр төрсэн юм шиг байна. Тэрийг харж ин амар сонирхолтой. Яг ингээд хэсдэлтийн үеэр ерөөдөө төрсэн хүмүүс яг нөгөө дэлхийн ертөнцийг цэвэрлэх гэж ирдэг гэд ер нь бол тэгдэг. Тэгэхээр бас амар сонирхолтой бол эндээс бол харагдаж байна.
Тэгээд угаасаа нөгөө хэрсэлт гэхээр чинь яг өөрөө хав харах болж байгаа шүү дээ. Тимч болохоор бас ингээд бүх зүйлийг ингээд цэвэршүүлдэг гэж ер нь бол үндэс үздэг. За тэгээд ерөнхийдөө нарны байрлалаар нь харахад энэ хүн угаасаа л энэ амьдрал нь карьер дээр карьерлуулах төвлөрсөн юм уу? Угаасаа карьертэй нэлийн нэр хүндтэй болох тийм зорилготой. Тэгээд мэдээж Gemini гэдэг утгаараа тий хүмүүст ингээд хүмүүстэй харилцах, юм ярих, юм хийлэхтэй илүү их олон нийтэд авьяастай болж таарч юм. Тэгтээ бууд гарган мэлхийн ордон дээр нь тэгэхээр энэ хүн маань нэлийн хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлөөр нь ингэж харилцах хандлага ихтэй байна гэдгийг харуулж байна. Тэгээд бас MC нөгөө хөрс дээр байгаа тохиолдсон. Тэгэхээр угаасаа тэргүүл санхүүтэй холбоотой карьер хөөх магадaltaй байсан байна. Санхүү мөнгөтэй холбоотой. Яг бас гоо сайхан байж болно л доо. Тийм тэрг үлэндээс харагдчихээн. Бууд санчир сугар гаргийн нөлөөгөөр болохоор зэрэг энэ хүн маань карьерийн дараа орж ирэх өдөө орлого нь ер нь бол нэлээх сайтай гэж харагдчихээн. 30 хүрснийхээ дараа илүү одоо орлого олдог ч юм уу те. Гэх тийм бол магадл өндөртэй байна. Тэгээд дээрэс нь энэ 11-р гэр дээр байрлаж штэ. Тэгэхээр 11-р гэр чинь өөрөө олон нийттэй маш холбоотой. Нийгмийн одоо шударга байдал, хүмүүнлэг байдалтай маш холбоотой байдаг. Нийгмийн одоо тогтсон систем тэр зүйлийг өөрчлөхөд ерөнхийдөө чухал үүрэг гүйцэтгэдэг штэ. Хамгийн ордны 11-р гэр чинь. Тэгэхээр тийм болохоор энэ дээр нь бууд сугар дээрэс нь Сатурн буюу санжир гараг байна гэхээр энэ хүн илүү өөрийнхөө үзэл санаа, үзэл бодол болон өөрийнхөө хүсэл зорилгыг энэ тал руу чиглүүлнэ гэдэг нь бол харагдаж байгаа. Илүү хүмүүсийн одоо тийм жоохон хатуу хандна. Сатурн ихэр чинь тий хариуцлагатай хандна. За тэгээ дээрэс нь өөрийнхөө үзэл бодлыг энэ тал салбар дээр ингээд маш их илэрхийлнэ. Энд харилцаанд оролцоно гэдэг бол бас харуулж байна. За тэгээд дараа нь болохоор зэрэг яг энэ хүн маань яг өөрийнхөө уур бухимдлыг ерөөхдөө маш их ингээд нуун дарагдуулдаг хүн байна. Бусдад ингээд шууд илэрхийлж чаддаггүй. Яг ингээд дотроо ингээд нуучдаг. Тэгээд ер нь бол өөрөө өөртөө хөвчлэх их уурладаг. Тэгээд тэр нь яг өөрийгөө жоохон зовоодаг төрлийн гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд бас нэг харагдаж байгаа зүйл нь яг энэ хүн маань нэлээд хайрын тал дээр хүүтэн хөндий хүн байна. Хайртай хүндээ нэлээд хүүтэн хөндий үг хэлдэг, хатуу амтдаг тийм төрлийн хүн байна. Тэгтээ яг гэр бүлтэй хайртай тий. Тийм гэр бүлтэй бол ерөөхдөө маш тийм. Тэгээд яг жоохон хариуцлагагүй байх магадлал өндөртэй. Тийм байна. Тийм. Тэгээд энэ хүн маань ерөөхдөө гинтл карьерийн хүмүүс танигдаад ч юм уу тий. Эсвэл танигдахтай илүү нөгөө нэг хүний эрх чөлөө хувьсгал гэдэг зүйлээр танигдах илүү боломжтой харагдаж байгаа хгүй юу? Тэнгэрийн вангарыг нөлөөр. За тэгээд Трамп маань ерөөдөө маш өвөрмөц тиймэрхүү хүн сонирхдаг. Ийм сонирхолтой яг юм өндөр ер нь хүн сонирхно. Слендер. Тэгээд дээрэс нь бас өөрөө амар тийм хүмүүнлэгийн үзэлтэй гисэндээ ч тэрүү амар хумхын ордны хүн сонирхож байна. Бас өөртөө одоо тийм үзэл санаанд таарсан тийм хүн төрлийн хүн сонирхоод. Яг юм өндөр турхай жоохон урт гар мөчтэй тиймэрхүү жоохон сонирхох магадaltaй байна. Тэгээд Арслангийн ордны мандалтын нөлөөгөөр бол энэ хүн бол бусдтай маш юм нэрэмдэлтэй харилцаж чаддаг хүн байгаа. Жилүүрийн ордны хүнээс нь харахад. Гэтэ гэр бүл нь нэлийн жоохон хүүтэн хүндий. Жоохон амирсан байж магадгүй. Ёс заншил гэд ерөөдөө маш их гэр бүл ингээд суудсан байх магадлал өндөртэй байна. Тэгээд ер нь бол багтаа яг ингээд заримдаа ер нь бол хэрүүл гардаг байсан байж магадгүй гэсэн. Тэгээд тэр нь болохоор зэрэг өөрийгөө үнэлэх хүнлэмжтэй нь бас ингээд холбогдсон тийм байсан байж магадгүй. Бид яг Трампын хувийн амьдралыг бас сайн мэдгүй л байна л да. Тиймэрхүү гэж ер нь бол харагдаж байна. Тийм. Манай хэрвээ сайн судалж байсан бол яг тэр амьдралынх нь холбоотой мэдээллүүдийг комент хэсэгт бичээрэй гэж хүсэж байна. Тэгэд энэ хүн бол ерөнхийдөө баг одоо 1946 гэдэг ч одоо юу вэ? Баг 70 80 настай мөртлөө ерөөсөө амар тийм шинэлэг зүйлс
айгу соргог байгааз. Мгм. Айгу тийм хуучинсыг өндө баригдаад байдаггүй. Мгм. Тийм хүмүүс илүү жоохон ирээдүйд одоо яг чин хадлага хүмүүнлэгийн одоо чин хадлага дэлхийн нийт нийгэм улс төр яг ямар зүйлд явж байна. Тэрний талтай амар тосгор харагддаг зү. Мгм. Тэгэхээр тэр нь бас өөрийг нь одоо хүртэл бас нэг сонгогдох шалтгаан болж байгаа байх гэж бодож байна. Трамп маань тэгээд өөр бас нэг цагаач тийм хүмүүс тэр нь жоохон тийм хатуу байр суурьтай хандд юм лээ тий. Устаа бол Яг л угаасаа өөрөө нэг гэр бүл их нутаг гэсэн одоо үнэн цэнээ илүү ингээд авч үлдэхийг хүсдэг болохоор тэгдэг байж магадгүй. Эндээс бол тэгж харагдаж байна. За тэгээд доминант буюу давнгай гаргуудын энэ авч үзэх юм бол нар сар ангараг энэ гурав байна. Энэ гурлаа яг адилхан. Ер сонирхолтой. Тэгээд давнгай элемент гэх юм бол дөрөвт гал, хоёрдугаарт агаар, гуравдугаарт ус, тэгээд ерөөсөө газар байхгүй юм байна. бас сайн тий. Ааха. Хэмээ бас хэрэгжүүлэхдээ бас суулгаад. Энэ хүнд ер нь л амар газрын альва тууштай хандах юм яриг амар дутчихин. Тэгсэн мөртлөө худлаа их юм бицтэй юм шиг тий. Галын харангууд. Ааха. Тэгээд агаар хоёрт орж иж инхээр яг тэрийг амар яриагаар амар баталгаажуулаад хүмүүст ингээд юм ярьж ингэж өөртөө итгүүлэхтэй юу сайн гэсэн үг. Ер нь санаагаа хэрэгжүүлж чадна. Гэхдээ ингээд доктортой бас ингээд хэрэгжүүлж чаддаггүй юм шиг бас ингээд харагдаж байгаа юм. Тэр ер нь л жоохон баг зэргийн эмпатитэй гэх юм уу? Жоохон багал зэргийн эмпатитэй харагдаж байна. Тэгээд угаасаа ер нь бол нар сар тэгснэ ингээ хангараг гэдэг энэ гуруулаа яг ингээ ижилхэн байна гэхэр чинь энэ хүнийг нэлээх ингээ талцуулдаг л гэж ер нь бол харагдаж байгаа л та. Яг ингээ сэтгэл хөдлөө сонсох уу эсвэл яг өөрийнхөө зориг амбицээ сонсох уу эсвэл яг өөрийнхөө чин үнэж доторх зүйлсээ сонсох уу гэдэг ч юм уу те яг ингээ шийдвэр гаргаж иргэд нэлээх бас ингээ чадахгүй болоод ирчихэж байгаа. Угаасаа тэргүй Gemini буюу ихэр орцтой болохоор бас ингээ шийдвэр гаргаж чадахгүй тийм болж ирж байгаа. Гэхдээ яг энэ хүн маань ер нь бол нэлээх спортлог хүн байна. Спортлог. Тэгээд уг нь бол ээж рүүгээ илүү ингээд ээжтэй илүү хайртай байсан байж магадгүй. Ээжтэй нэлээх гүнзгий холбоотой байсан байж магадгүй гэж эндээс бол харагдаж байна. За тэгж харагдаж байна. За битэрийн тайлж байгаагаар бол ийм байна. Гэтэ яг илүү их гүнзгий задлах юм бол нэлээ урт болохоор ерөнхийд нь ингэж харж хийлээ. Тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд дараагийн алтартангаар тухай үедээ сюрприз маягаар тэгээд үзээрэй. Тэгж оруулсаар бэя. Тэгээд оруулсаар л. Одоо тэгээд за тэгээд баяртай. Баяртай. Гидээр баяртай гэдэгтэй.